Сайн байцгаана уу? Та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. Бидний бэлтгэсэн бясалгалын анхан шатны суурь хичээлийг судлан суралцахаар одоо сонгосон та бүхэнд талархал илэрхийлье. Бидний бэлтгэсэн хичээл маань эрхэм таны цаашдын гайхамшигт аялалд шинэ алхам болж өсөж хөгжих суурь болж чаднаа гэж найдаж байна. За тэгээ бидний хамгийн ихний хичээлүүд бясалгалын үндэс буюу оршил хичээл гэж байгаа. За бясалгал гэж юу вэ? Бясалгал гэдэг нь хүн ямар нэг зүйлийг хийж байхдаа түүндээ бүхий л бие сэтгэлээ зориулан өөр ямар ч зүйлд одоо анхаарлаа сарниулахгүй төвлөрөх энэ оюуны төлөвт орохыг бол бясалгал гэж хэлдэг байна. За бясалгал бол их олон төрөл байдаг. За энэ бясалгалын олон төрөл байгаа нь бясалгал хийж байгаа хүний хүсэл зорилготой холбоотой. Өөрөөр хэлэх юм бол тайвшруулах, нойрсуулах, энерги ирж мэрт итгэх, сөрөг энергийг цэвэрлэх, төвлөрөх, дээд биетэйгээ холбогдох гэх мэт маш олон янз байдаг. Гэхдээ бясалгалыг ойлгохын тулд одоо тоомлон хоёр бүлэгт бол ангилж олдог. Нэгдүгээрт нь хөдөлгөөнт бясалгал буюу идэвхтэй бясалгал, хоёрт нь төвлөрлийн бясалгал буюу идэвхгүй бясалгал. Хөдөлгөөнт бясалгал гэдэгт нь одоо бүжиглэх, гэх зэрэг ийм бие махбодын идэвхтэй хөдөлгөөн орсон юм бясалгалууд хамрагддаг бол төвлөрлийн бясалгал буюу идэвхгүй бясалгалт нь болохоор бүх төрлийн төвлөрлийн бясалгалууд, амраах, нойрсуулах бясалгалууд мөн чандаа салах бясалгал гэх мэт илүү гүн нарийн түвшний юм бясалгалуудыг бол хамруулан ангилж ойлгож болдог. Бидний бэлдсэн хичээлүүд бол бясалгалын үндсэн ойлголтуудыг танд өгөхөөс гадна цаашид одоо төвлөрлийн бясалгал хийх бол суурь болох юм аа. За ер нь бол бясалгал гэдэг бол төвлөрөх тасгал юм байна гэд ерөнхийд нь бол та бүхэн ойлгочлоо. Ингээд бясалгал хийснээр бид нэр өнөөдөр бие хэмбэ болон би юу боддог вэ? Хоёрын ялгааг олж бол сурна. Мөн бясалгал нь бодлын гинжин хэсэлхийг бол салгаж өгдөг. Бид яагаад бясалгал хийх хэрэгцээтэй байдгийг гэхээр бид бүхэн өөрсдөө одоо мэдгүй өдөрт маш олон зүйлийг бодож идэг. Эрдэмтэн судлаачдын судалгаагаар хүн хоногт дунджаар 60,000-аас 70,000 бодол боддог. Бөгөөд тэдгээрийн 70-80% нь сөрөг бодлууд байна гэж судалж гаргаж ирсэн байдаг. Бидний өдөр тутамдаа бодож буй бодлуудын дийлэнх нь одоо өнгөрсөнд болсон таагүй сөрөг бодлууд, үйл явдлууд, эмгэнэлт дурсамжууд эсвэл ирээдүйд болох зүйлийг урьдчилан таамаглаж санаа зовсон ийм бодлуудаар үргэлж толгоогоо дүүргэж байдаг. Эдгээр сөрөг бодлууд нь дасуулж бид бүхэн маш ихээр сэтгэлийн түгшүүр, стресс, уур бухимдал, сэтгэл хямрал, сэтгэл готрал зэрэгт одоо их бах хэмжээгээр хүмүүр автсан амьдарч байдаг. Тэгээд энэ их олон энэ стресс, сэтгэлийн хямралууд нь биднүүдийг эргээгээд бие махбодын болоод бусдын сэтгэлийн өвчнөд хүргэдэг юм аюултай байдаг. За иймээс бид бүхэн бол бясалгалыг хийдэг. Яагаад гэхээр зэрэг хүмүүс өдөр тутмын стресс ядаргаагаа тайлахын тулд бясалгал хийдэг. Өдөр тутамдаа амар амгалангаа олохын тулд бясалгал хийдэг. Амьдралын гүн гүнзгий утга учирыг олохын тулд бясалгал хийдэг. Сэтгэл хөдөлгөөнийг хянс сурахын тулд бид бясалгал хийдэг. За энэ бүхэн маань хүн болгоныг бүх хүмүүсийн сэтгэлийн гүнд байдаг амар амгалан гэдэг энэ зүйлийг эрэлхийлэх чинхүү хүсэл мөрөөдөл маань бидний бясалгал хийхэд хүргэдэг байна. Бидний тарих оюун эерэг сөрөг бодлуудаас ангижирч юу ч үгүй хоосон болоход бид дотоод оршинлынхаа хамт хязгааргүй амар амгалан гэрэл гээгээ хаз жаргалыг бол дуудаж чаддаг. За бясалгал хийгээд хүнд ямар ач холбогдолтой байдгийг гэхээр нэгдүгээрт нь бие махбодын хувьд бол булчин сулраад булчингийн чангаралтай холбоотой элдв өвдөлтүүд харилна. Хоёрт нь нойр сайжирна, зүүд тунгалагш. Гуравт нь толгоон өвдөлтүүд харилна. Дөрөвт нь нүрийн үрчлээс багасна. Тавд нь тархины хөгшрөлтийг удаашрууд айлц хэмэр зэрэг мэдрэлийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг. 6-д нь сэтгэлийн
сэтгцэн эрүүл мэнд хамгаалагддаг. За 7-д нь дархлаа сайжруулдаг. За бие махбодын хувьд бол бясалгал ийм ач холбогдолтой байдаг. Танин мэдхийн хувьд бол бясалгал ой тогтоолт анхаар төвлөрлийг сайжруулдаг. Бүтээл сэтгэлийг нэмэгдүүлж шин санаа шийдлийг олох юм чадварыг сэргээж өгдөг. За нийгмийн харилцааны хувьд бясалгал хийснээр гэр бүл, хамт олон, найз нөхдийн харилцаанд эргээр нөлөөлж юм хөдөлмөрийн бүтээмж дэвшилж мөн аз жаргалтай амьдралыг бий болгоно. За мөн бясалгал хийснээр энергийн түвшиндөө бид эерэг энергийг татаж сөрөг мэдээлэл, сөрөг энерги давтамжинд автахгүй болно. Мөн энергийн түвшиндөө та өөрийн эрчим энергийг хурааж, хуримтлуулж, зөв зүйлд зарцуулж сурдаг. За мөн бясалгал хийснээр та сүнсний хөгжлийн түвшинд дэвшилнэ. За энэ юу гэсэн үг вэ? Хүмүүс 3D түвшнөөс 5D түвшин шилжинэ гэж ярьж байна тий. Энэ бол энергийн хөгжлийн түвшин дээшилж байгаа тухай яригддаг тий. Тэгэхээр бясалгал хийхээр бид бүхэн энергийн хөгжлийн түвшин дээшилдэг байна. За бясалгалыг бид өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлснээр илүү олон давуу талыг мэдэрч, илүү тэнцвэртэй сэтгэл хангалттай амьдралыг бий болгох ач холбогдолтой байдаг байна. За бясалгалаа эхлүүлэхийн өмнө энэ оршил хичээлийг бэлтгэж хүргэж байгаа. Энэ бясалгалыг хийхийн өмнө хэм сэтгэл зүйн бэлтгэлийг та бүхэнд өгж байгаа. За яах юунд бясалгал хийх нэг бэлдээд авах юм юу байдаг вэ гэхлээр зэрэг бид нар өнөөдөр алхам тутамдаа интернет, сошиал орчин хэвлэл мэдээллийн хэрэгслээс бясалгалын тухай эерэг, сүрэг, зөв буруу олон мэдээллүүдийг сонссон, дуулсан, үзсэн, харсан байж байгаа. За тэгвэл энэ бүх мэдээллийг өнөөдөр бүгдийг цэгцлээд энэ сургалтандаа хамрагдаж байгаа энэ сургалтынхаа мэдээлэлтэй та бүхнийг цаашд яваасай гэж хүсэж байна. Тэгэхээр өмнө таны сонсч ирсэн, үзсэн, дуулсан юм мэдлэг мэдээллүүд бол төр хугацаанд бол та тэрийг мартчих. Зөвхөн энэ сургалтын мэдээлэлтэй анхаарлаа төвлөрүүлж сэтгэл зүгээ бэлтгэрэй гэж хүсье. За бясалгалыг та ямар нэгэн тийм чанга, дийлэм, сахилыг бат гэж бүү хүлээж ав. Учир нь бясалгал бол амарч таашаал авахтай л адил зүйл. Бидэнд байглаас заяасан төлөв гэдгийг бол бид ойлгож байгаа. Гагцхүү бид өөрсдөө нийгмийн олон харилцаанд орж нийгмийн олон эрэг сүрэг хэрэгцээ шаардлагатай зохицон амьдрахын тулд байглаас заяасан тэр төлөв мартсан төдий. Тэгвэл энэ бясалгалаар бид тэр төлөвөө сэргийж байгаа. За бясалгал хийхэд ямар нэгэн айцтай зүйл огтоос байхгүй. Учир нь бид зүгээр л бие махбодоо идэхгүй төлөвт оруулаад тархиа эерэг сүрэг мэдээлэл бодлуудаас хол байлгахаар хичээ сууж оршиж байгаа. Тийм болохоор энд огтоос айцтай зүйл байхгүй. За бясалгалаас та ямар нэгэн тийм том үр дүн, том төсөөлөл бүү хүлээ. Бас бүү хүс. Та бясалгалыг сонирхолтойгоор өөртөө ая тухтайгаар тааваараа юунд шахагдаж яаралгүйгээр зөвхөн өөрийн тарих оюуныг цэнгүүлэн байж гэрш. Тэгэд тэнд бясалгал юу харуулж үзүүлэхийг ажиглан анзаараарай. За бясалгалыг бол хийхэд тогтмол байдал хамгийн чухал. Та тогтсон цагт ялангуяа өглөө эрт 5 цаг 6 цагаас босч хийж ивэл илүү танд бясалгалын ач холбогдол илүү танд мэдрэгдэнэ. Тогтмол бясалгалаа хийж дадуулах, хөвшүүлэхэд мэдээж хэрэг багагүй хугацаа шаардлагатай. Тэгэхээр энэ 21 хоногийн сургалтаас та авах юм аваад цаашид үргэлжлүүлээд дадуулаад ингээд явах юм шүү гэсэн үг. За бясалгалыг та гэртээ бясалгадаг тийм өөрийн нэг тийм жижиг булан бол гаргачих хэрэгтэй. Тэр булангаа та өөртөө тааламжтайгаар тогтжуулж болно. Мөн цэвэрхэн ая тухтай зөвхөн бясалгалд зориулж тэр ариун хэсэг газрыг та хэрэгэлдэг болж хэвших хэрэгтэй. За тэгээ хэн нэгэн мөн танд тэр бясалгал хийж явах үед саад болохооргүйгээр тийм орчныг сонгуул бүр илүү сайн шүү. За бясалгал хийхдээ бидээ эвтэйхэн, цэвэрхэн, зөөлөн, цайвар, гэгээлэг өнгийн хувцас өмсөхийг зөвлөж байна. Бясалгатаа заавал гэрэлтэй өрөөнд бясалгал хийх ёстой. Нэмэлтээр мөн урдаа өөрийн дуртай үнэртэн хүч, айг, ганга эсвэл өнгөтэй лаа ашиглаж болно. Эхний ээлжиндээ бид та бүхнийг
цагаан өнгийн лаа ашиглаад яваарэ хамгийн олдцтойгоор зөвлөж байна. За тэгээ бяцлаглыг бол заавал живчээр сонсч байна. За бяцлаглын явцад хөтчийн хэлсэн үг нэг бүрийг бол алталгүй дагаж бүх зүрх сэтгэлээрээ зориулан бяцлаглаа хийгээрэй. За тэгээ бяцлал ихэдхэн ч юу ч таныг бол хүчлэхгүй. Заримдаа бид одоо ядарсан байдаг, нойртой нойргүй явсан байдаг. Тэглээгээд та бяцлахгүй нэг өдөр боллоо гэхэд энэ танд бол ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн болоод бие махбодын хувьд ямар нэгэн гисгэл болох ёсгүй. Та маш тааваараа энэ бяцлаглыг хийгээд яваарай гэдгийг хэлье. За мөн бүү яар, мөн бүү атга. Одоо байсгигээл одоо бяцлаглын хугацаа дуусч ийн ажил төөрөл тий дараагийн юмнуудад бүү яарч бяцлаглаа. Яг л тэр нэг өдөрт зориулах 30 минутаа бяцлаглалтаа л зориул. За бодолтойгоо тэмцэхгүй. Бяцлаглын явцад ямар янз бүрийн бодлууд, эерэг сүрэг бодлууд таны толгойд орж ирнэ. Та бодол бодож ин гэдгийг мэднэ. Тэр бодолтой тэмцэхгүй. Болиулах гэж одоо хэтгэлээ хичээхгүй. Мөн тэр бодолд сатаарахгүй буюу тэр бодолд автчих цаашаа явахгүй. Зөвхөн бодол бодож бүг анзаараад ийм бодол орж ирлээ шүү гэдгийг анзаараад л өнгөрөө. Тэгээд тайван байж зөвхөн ажигла. Бодлыг та бодож байгаа болохоос биш бодол таныг бодоогүй. Тийм болохоор зөвхөн ажигла. Ямар нэгэн үнэлт дүгнэлт өгөхөөс зайлсхий. За мөн бяцлаглын үр дүнгийн тухай бодсны хэрэггүй. Тэ янз бүрийн юм төсөөлөд гоё сайхан үр дүн тэ хайгаад ингэж ах шаардлага байхгүй. Зөвхөн энэ хугацсан хугацаанд та зав гаргаад аниргүй болж энэ хэдэн минут зөвхөн юунд ч бус зөвхөн таны дотоод оршуучин зориулагдчих байгааг мэдэр. За бяцлаглыг өдөр хэр давтамжтай, хэр удаан хийвэл зохистой байдаг тухай хэлбэл бяцлал хийхээр одоо та нэгэн тал сонгож шийдсэн бол өдөр болгон л хийх шаардлагатай. Тийм ээ. Үнэхээр бие махбодын хувьд өвчин зовиртой юм бол яг өнжиж яриа таваараа хийж болно. Бол ер нь бол өдөртний удаа ядахтаа нэг удаа бол бяцлахыг зөвлөдөг. Хэрэг бүр боломжтой байгаа танд тааламжтай цаг зав байгаад таны сэтгэл зүй дотоод оршуу нэхэд ингэж ах юм бол өглөө оройдоо өдөрт 2 удаа тэр хийгээд явж болно. Гадаад ертөнц амар амгалан ингээд тогтун байхад хийсэн өглөөний бяцлал бол хамгийн сайхан байдаг. Тэгэхээр сургалт удирдагчийн зүгээс та бүхэнд бяцлаглыг өглөө эрт тий 5 цаг 6 цаг гэд ийм цагуудад сонгох хийхийг бол зөвлөж байна. За тэгээ бяцлал хийж байгаа 15 минут одоо бяцлах явцад тий та ядаж 1 минутын амар амгаланг олж авах юм бол одоо тэр л 1 минут чинь амар амгалан үнэхээр үнэн бодтой амар амгалан байж чадсан бол бүхий л өдрийн турш тэр танд хадгалагдана. Өглөө эрт 6 цагт бяцлагч чадвал бид өдрийн турш дотоодын нэрэг амар амгалан, дотоод баяр баясгалангаар дүүрэн байх боломжтой. Эхэндээ та бяцлаглын тухай бодсны хэрэггүй. Яагаад бяцлаглын тухай бодсны хэрэггүй вэ гэхээр зэрэг одоо цаашаа яах вэ, юу болох вэ тэр тухай ерөөсөө бодох хэрэггүй. Зөвхөн тэнд цаг гаргаж дадуулаад аниргүй болоод энэ бүх хугацааг та зөвхөн өөрийн дотоод оршууд зориулж байгаа юм шүү гэдгээ мэдрээл тэр тогтмол цагтаа тогтмол тэндээ суугаал хэвшиж. Мөн та тогтсон тагц тогтмол бяцлаглаа л хийгээд хэвшиж. За ингийн бол ингээд цаашдын ингээд алхмууд энда цаанаасаа ингээд хөгжөө явдаг учиртай. За бяцлаглын үеийн биеийн байрлал бол яг ерөнхийдөө бяцлахад ийм нуруугаа цих тэ босоо барьж бие ийм чөлөөтэй байх нь бол чухал. Гэхдээ одоо бяцлалыг хийж байгаа таны тэ бие физиологийн байдал тэ өвчин зовир шаналгаа энэ зэргээс хамаарат заавал цих шулуун сууж заавал одоо завлаж тэр бадамлын хаа суудлаар суух гэж энэ тэр хүчлэхийг бол шаардлага байхгүй. Өөртөө эвтэхнэр тухтай байрлалаа та сонгоно. Хамгийн гол нь танд тухтай байх ёстой. За тэгэхээр зэрэг завлан сууж болох нь байна. Сандал дээр 2 хөлөө унжуулан сууж болох нь байна. Хөлөөжиж сууж болох нь байна. Юм төвшиж сууж болно. Тэ сандал дээр.
За эсвэл ар нуруундаа юм ивэ түшээ сууж болно. Эсвэл бүр хөвтөж хийж болно. За аль нь танд 5 дахь тавийн тэр байрлалаа сонгоно л гэсэн үг. Яг нь ер нь бол хөвтөж бясалгал хийхэд бол цаашаа нойрсоо явчих нягууртай байдаг гэдгийг бол бид бүхэн мэдж байгаа. Тэгэхээр болж өгвөл та суугаад одоо хийвэл илүү зохимжтой. Ер нь бол яг юм бясалгагчдын төвшөнд тийм юм агсан төвшний юм йог бясалгал хийдэг хүмүүс хүртэл энэ анхаа асуудлаар одоо суухад одоо бясалгал илүү төгс болно гэж бол зөвлөдөггүй. Тухтай асуудлыг л зөвлөдөг гэдгийг та анхаараарай. За тэгээ бясалгалын одоо хамгийн гол зүйл нь бол таны одоо нуруутай шулуун байх ёстой. Цэх байх ёстой. За тэгээ толгойнхоо оройг одоо дээш одоо татаж цэх болгоод хүзүү толгой нуруу бүгд нэг багнанд байхаар тий ингэж тооцно. Эрүүгээ үл ялэг доошлуулад баган нурууны дагуу ингээ утас татсан мэт тэгшсэн байна. За хилний үзүүр тагнаад одоо үл ялэг шүргэн байрлсан байна. За мөр тэгш 2 гар өвдөг дээрээ тавиад алгаа дээш харуулнаа. За магадгүй та анхан шатны суралцагч биш өшөө энэ янз бүрийн юм нөгөө бясалгалын үеийн муудраануудыг мэддэг болвол за тэрийг гараа хуруугаа болвол тэгээ өөрийн хүссэн тааламжаараа байршуулан барьж болно. Бидний зүгээс бол таныг алгаа дээшээ харуулаарай гэж одоо зөвлөж байна. За мөн зовх доошоо бууж нүд зөөлөн ансан байна. За тэгээд өөрийгөө биеэрээ мэдрхийг хичээн бясалгалын явцад. Өөрийгөө л мэдэрнэ та. Түүний хэсэг нэг бүрийг анхаарч өөрийнхөө эрхтэн хаана хурц одоо хөшсөн, чилсэн, ирмэсэн, өвдөл таагүй байдал хаана байгааг та анзаар. Сайн анзаар. Магадгүй ингэснээр та урд өмнө нь анзаарч байгаагүй тэр бие махбодын юм өвдөлт өөртөө байгааг бас мөн анзаарч болох ач холбогдолтой. Тэгэхээр та өөрийгөө эхний удаадаа маш сайн шинж. За дараа нь та тухтай байна уу? Таны хүл, нуруу, өгцөг, тэ шал эсвэл одоо сандалтай хэрхэн холбогдож байгаагаа мэдэрнэ. Сууж байгаа суудалтайгаа таны бие яаж холбогдож байна? Сандалтайгаа яаж холбогдож байна? Хэр тав тухтай сууж чадчихээн. Мөн гарынхаа жинг метр, өвдөг дээрээ тавьчихсан байгаа гарынхаа жинг метр. Өөрийнхөө мэдрэмжээ мэдж яах нь эргээгээд цааш таашны таны бясалгал замурд чухал ач холбогдолтой тий хүн өөрийгөө шинжиж байж цаашдын юмыг шинжигдэг. Өөрийгөө мэдэрч хийж бусдыг мэдэрнэ тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ өөрийгөө мэдэж шинжих нь бол бясалгалын одоо цааш таашдын үйл явцтай ач холбогдолтой шүү. За иймээс өөртөө бүрэн төвлөрч үннээр дуу чимээ тэр ч байтугай амныхаа амт шүлсний амтгдаж магтгүй энэ бүх мэдрэмжүүдээ та олж мэдээрэй. Хамгийн бясалгалын хамгийн ихэнд та бол өөрийгөө мэдэрч өөрийгөө таньж сурах юм. За хэрхэн та өөрийгөө зөв бясалгаж байгааг мэдэх вэ? За зөв бясалгасан тохиолдолд та өөрийн ирэхгүй юм баяр баясгалан мэдэрнэ. Хинч таныг сайхан үг хэлээгүй, хинч танд бэлэг өгөөгүй байхад, хинч таныг магтаж сайшаагаагүй байхад, хинч таны төлөө юу ч хийгээгүй байхад танд баяр баясгалан дотроос тань мэдрэгдэнэ. Та өөрийн бие маш сайн хөнгөрснийг мэдрэх бол дальж игүүртэй нисч чадах юм шиг танд санагдана. Үүнээс ч сайхан зүйлийг мэдрэгдэхийг бол үгүйсэх аргагүй. Та гадаад ертөнцийн талаар зөв бодолтой байж алдаа дутагдал энд тэндгүй байвч эргэн тойрноос эерэг зүйлсийг л олж харж чадна. Уучлал, өршөөл, хайр инэрлээр хандаж чадчихвэл таны бясалгал сайн болжээ гэж та бодоорой. Зөв бясалгасны одоо илрэл бол тий хамгийн хялбар мэдэх арга бол амар амгалан гэрэл гэгээ хайр баяр баясгалан дотроос тань илэрч гарсныг та мэдрэх болно. За бясалгалын бол янз янзын арга техник юмнууд бол ингээд та бүхэн сонссон, дуулсан, уншсан, суралцсан байгаа бах тий. За ер нь бясалгалын энэ арга техникүүд бол ихэнх нь шинжилгээ ухааны үндэстэй учраас энэ техникийг нь бол эхэлж сурах нь илүү ач холбогдолтой байдаг. Эдгээр нь таныг одоо төөрч бодлохоос хамгаалж хэрэгцээгүй тэнэгчлэгээс сэргийлдэг. Арга барилыг мэдхгүй суралцсан хүн бол цаг алдах гэмтэй байдаг.
Тэгээ багш болон энэ техник арга барилын туршламжтайгаар та илүү их цаг хугацаа хүчийг хэмнэж өөрийн боломжийг өсгөж чадна. За энийг бол энэ алдар бясалгагч Ошо гэж хүн бол хэлсэн байдаг. Энэ үгийг штатад та бүхэнд хүргэлээ. За тэгээ бидний бэлтгэсэн эдгээр арга барилууд, бясалгалын арга барилууд маань олон мянган жил туршигдан хэрэглэгдэж ирсэн. Тэгээ ганц хүний зохиол биш. Олон бясалгыг судлаач эрэл хайгуулаас огшимыг төвөрлөн авч эмхтгэж танд хүргэж байгаа юм хувь хүний бүтээл юм шүү. Бидний хичээл зүтгэлээр бүтээгдсэн хичээлүүдийг хүндэтгэн үзэж хуулбарлахгүй бусдад дамжуулахгүй байхыг хүсье. Ашигласан ном хэмлэл болон их сурвалжуудаа олж чөлөөтэй хуваалцахад бэлэн. Тул та бүхэн ирж сурал хийвэл бид бүхэн бол туслахад бэлэн байх болно. За тэгээ хамгийн сүүлд нь оршил хичээлийнхаа төгсгөл талдарт бясалгагч Ошогийн хэлсэн үгээр хичээлээ өндөрлөөд та бүхний цаашдын гайхамшигтай аялалд амжилт хүсье. За бясалгал гэдэг бол ердөө оршихын нэр. Юу ч үлхийн эс үлдэн, үл бодон сэтгэлийн хөдөлөл үгүй оршихыг бясалгал гинэ. За ингээд та бүхэн дараагийн хичээлүүдээ шимтэн судлаарай.